Орхон аймгийн боловсролын газар үзүүлж байна. Манай улс 1966 оноос багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр дэлхийн багш нарын өдөртэй хамтдаган тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Өнөөдөр бид дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдөртэй золгож байна. Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчтэй эрдэм номын их үндсийг заан сургаж, сурч мэдхийн чухаг эрхмийг таниулан замчилж буй та бүхэндээ дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэн мэдчлээ. Орхон аймгийн боловсролын салбарын үүсэл үйлчлийн түүх 1976 оноос эхлэлтэй бөгөөд энэ хугацаанд хөгжил дэвшлийн олон үеийг даван туулж энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 39 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 6, байгууллагын дэргэдэх 2 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 1261 багш ажилтан ажиллаж 8535 хүүхэд хамрагдаж байна. Ерөнхий боловсролын 24 сургуулиас төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 5, байгууллагын дэргэдэх 2 сургууль ажиллаж байна. Тус сургуулиудад 2100 багш ажилтан ажиллаж 27737 сурагч суралцдаг. Мөн 2 дээд сургуульд 159 багш удирдах ажилтан ажиллаж 1182 оюутан суралцаж 2 политехникийн коллежид 137 багш удирдах ажилтан ажиллаж 1051 оюутан суралцаж байна. 2 багш авиац цол хүртлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ерөнхий боловсролын уран их шиг сургуулийн уран сайхны удирдагч, найрал хөгжмийн багш, хөгжмийн зохиолч Дорж сүрэнгийн пүрэвсүр нь Монгол улсын урлагийн авиац зүтгэлтэн, Монгол хэл уран зохиолын багш, 13, 14 дугаар сургуулийн захирлын албыг хашиж байсан Ажшаагийн Сэлэнбаатар Монгол улсын авиат багш цол хүртлээ. Докторийн зэрэгтэй багш нэмэгдлээ. Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн механикийн тэнхимийн эрхлэгч Нямбат нь Оросын холбооны улсын эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн техникийн ухааны доктор, тус тэнхимийн багш Оюун Сүрэн нь шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженер, тээврийн сургуулийн техникийн ухааны докторийн зэрэг тус хамгааллаа. Монгол улсын зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо нэмэгдлээ. Боловсролын сайдын 2024 оны А26, А86 дугаар тушаалаар Монгол улсын зөвлөх багш, мэргэжлийн зэрэгтэй багш удирдах ажилтан 13-аар нэмэгдлээ. Шинээр томилогдсон удирдах ажилтны сургалт зохион байгуулагдлаа. Шинэ удирдах ажилтныг чадварчуулах сургалтыг анхны жилдээ амжилттай зохион байгуулж, сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч 49 ажилтан хамрагдлаа. Идэвхтэй сургалтын арга зүйс сургалт зохион байгуулагдлаа. Идэвхтэй сургалтын арга зүй сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш нар бүрэн хамрагдаж, хүүхэд нэг бүрийн идэвхтэй оролцоог дэмжсэн сургалт үйл ажиллагаа хэрэгжүүлж, сургалтын чанарт ахиц гаргахаар зорин ажиллаж байна. Чадварлаг багш арга хэмжээ зохион байгуулагдлаа. Чадварлаг багш уралдааныг багшийн арга зүй технологийн зураглал, танилцуулга, үр дүн, цахим болон цаасан, гарын доорх материалаар ашиглан боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээний дасгал даалгавар гэсэн 3 төрлөөр зохион байгуулж 15 сургуулийн 112 багш оролцсноос 21 багшийг шалгаруулж урамшууллаа. Хамтдаа хөгжий, харилцан суралцъя ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа. Сургуулийн өмнөх байгууллагын багш нарын дунд хамтдаа хөгжий, харилцан суралцъя ур чадварын уралдааныг сургуулийн өмнөх боловсролын Монгол улсын зөвлөх багш, эрхлэгч нартай хамтран зохион байгуулж, хүүхдийн 32 цэцэрлэгийн багш нар сургалтын 6 чиглэлээр амжилттай оролцож, тэргүүлсэн багш нарыг урамшууллаа. Эрдэм шинжилгээний хурлууд амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний баг хурлд Орхон аймгийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн баг ангийн багш Нинж Батгар, долгор маа нарын баг тусгай байр,
Хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн багш Номон Бэлэг 3 дугаар байрыг тус эзэллээ. Аймгийн эрдэм шинжилгээний багваралд судлагдхуун бүрээс шалгарч оролцсон багш удирдах ажилтны илтгэлийн хураангуугаар судлаач багш судалгааны ажлын эмхтгэл гаргалаа. Сургуулийн байгууллагын сургуулийн чанар, хүүхдийн хөгжил хамгаалалт тулгамдж буй асуудал шийдлийг эрэлхийлэх зорилгоор сургуулийн чанар, хүүхдийн хөгжил хамгаалалт тулгамдж буй асуудал сэдвт эрдэм шинжилгээ, онол практикийн багварлыг сургуулийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд зохион байгуулж, тэргүүлсэн ажилтнуудад 1.5 сая төгрөгийн шагнал урамшуулал олголоо. Багш ажилтныг гадаадд туршлага солилцох үйл ажиллагаанд хамрууллаа. Оросын холбооны улсын Ангарск мужи, Ирхүү хот, Бурайд улс, Япон бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот, Ордос хот, холбооны бүгд найрамдах Герман улсуудад олон улсын чанартай олимпиад уралдаанд оролцсон багш сурагчид, ажил мэргэжлээрээ тэргүүлсэн багш удирдах ажилтнуудыг туршлага судлуулах үйл ажиллагаанд 51 багш удирдах ажилтан сурагчдад 36 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Мас чанарын уралдаан 5 судлагдхуунаар зохион байгуулагдлаа. Боловсролын чанар үр дүнг дээшлүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, ачид ихт компани, Зис эрдэнийн хувь компанитай хамтран математик, физик, хим, монгол хэл, англи хэл, орос хэлний судлагдхууны мас чанарын уралдааныг зохион байгуулж, ерөнхий боловсролын 22 сургуулийн 4-өөс 12 дугаар ангийн давхарцсан доогоор 33963 сурагч хамрагдаж, өмнөх хичээлийн жилээс гүйцэтгэлийн хувь 1.2-оос 683%-аар өссөн байна. Амжилттай оролцсон сургууль багш сурагчдыг 51.5 сая төгрөгөөр урамшууллаа. Улсын төрөлцсөн олимпиадад багш сурагчид амжилттай оролцлоо. Улсын төрөлцсөн олимпиадаас 4 алтан медаль, 5 мөнгөн медаль, 8 хүрэл медаль хүртсэн сурагчид, 2 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн багш нар, сурагчтай амжилттай бэлтгэсэн 17 багшид аймгийн засаг даргын тамгын газраас 11.2 сая төгрөгийн урамшуулал олголоо. Жишг кабинет нэмэгдлээ. Аймгийн засаг дарга уулуурхаан компаниудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд ачид ихт компани, ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд химийн иж бүрэн кабинет, Зис эрдэнийн хувь компани, ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд химийн иж бүрэн кабинетийг байгуулж 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орлоо. Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрны өргөтгөл улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж ашиглалтанд орсноор сургуулийн хүүхдийн хүртээмж нэмэгдэж, сурч хөгжих таатай орчин бүрдлээ. Хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах багш нарыг чадварчууллаа. Аймгийн боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлөөс Монголын тусгай олимпийн хороо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Монгол улсын боловсролын их сургууль, Улаанбаатар хотын 29, 63, 70, 116 дугаар сургуулийн үндэсний сургагч багш нартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн дэмжлэгийн багийн гишүүд, ганцаарчилсан сургуулийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг бага ангийн болон мэрэгжлийн багш нар, эцэг эх, асран хамгаалагч 287 хүнийг сургуульд хамрууллаа. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3, 5 дугаар сургуульд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд хөгжлийн танхим байгууллаа. Гэр айлчлал хөтөлбөр хэрэгжүүллээ. 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган гэр айлчлал хөтөлбөрийн хүрээнд гэртээ асаргаанд байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эрсдэл бүлгийн 1200 гаруй хүүхдэд зорилтод хариу үйлчилгээг үзүүллээ. Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд нэгдсэн цэс өнгөний системийг нэвтрүүллээ. Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу орон нутгийн онцлог улирлын шин чанар тохируулан нэгдсэн цэс өнгөний системийг нэвтрүүлж хүүхэд бүрд шим дижээлийн тэнцвэртэй хоол хүнсээр хангаж ижил тэгш хүртээмжтэй үйлчлэгийг үзүүлж байна. Хүүхдийн хоолны мэрэгшүүлэх сургалт орон нутагт анх удаа зохион байгуулагдлаа. Боловсролын яам, боловсролын ерөнхий газар, шинжлэх ухааны технологийн сургуулийн сургалт арга зүйн төв, КОИКА,
Олон улсын байгууллагатай хамтарсан хүүхдийн хоолны мэрэгсэн тогоочийн онол практик өсөлсөн сургалтыг орон нутагт анх удаа зохион байгуулж, сургууль цэцэрлэгийн 96 тогоочийг хамрууллаа. Боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарын нэгж байгууллагуудад нийт 28 төсөл арга хэмжээнд 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ. Сургуулийн удирдлагын систем болон интернет үйлчилгээгээ сонголоо. Ерөнхий боловсролын сургуулиуд удирдах зөвлөлийн шийдвэрт үндэслэн сургуулийн удирдлагын систем, интернет үйлчилгээг авахдаа төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллалаа. Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан бэлтгэх төслийг хэрэгжүүллээ. Ерөнхий боловсролын 5 сургуулийн олон нийтийн цахим мэдээллийн 12 ажилтан, өсвөрийн цахим 50 манлайлагч бэлтгэгдэж, цахим ур чадвар, сургалтын платформуудын хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн үйлчлэгийг хялбар авах боломж бүрдлээ. Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд их засвар хийгдлээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 17 сургуульд сантехник, дээвэр, цонх, хаяавч, фасадын их засвар хийгдэж, сурагчдын 5 тухтай, тохилог, эрүүл, аюулгүй орчин бүрдлээ. Орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт 12 суралцагч хамрагдлаа. Орхон аймаг бүгд найрамдах Солонгос улсын Сүнчон их сургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд орон нутагт дутагдaltaй мэргэжлэр суралцах орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний ээлжинд 12 суралцагч хамрагдлаа. Шинэ санаа уралдаан зохион байгуулагдлаа. Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерчлэлийн чиглэлээр суралцах сурагчдыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ санаа 2024 шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа. Эрдэнэт цогцлбор дээд сургууль магадлан итгэмжлэгдлээ. Дээд боловсролын сургуулийн байгууллагыг магадлан итгэмжлэх комиссийн 2025 оны тэг 1-р тогтоолоор Эрдэнэт цогцлбор дээд сургууль нь 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ. Тус сургуулийн мэдээллийн технологи, цахилгаан системийн автоматжуулалт, уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн машин тоног төхөөрөмж, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн бакалаврын 5 хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэгчийн гэрчилгээ авлаа. Эх орны маргаашийн нарыг та бидний сургаж хүмүүжүүлсэн хүүхэд бүр мандуулна гэдэгт итгэлтэй байна. Боловсролын сэргээлтийг гардан хэрэгжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Эрхэм баян эрдэм ухаан дэлгэрэх болтугай. 2026 оныг боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш бүхэн урам зоригтой, суралцагч бүр тэмүүлэлтэй, сургуулийн байгууллага бүр шинжлэлтэй байж ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе. Ирээдүйг гэрэлтүүлэгч багш нартаа талархал илэрхийлж, боловсролын чанар, бодит өсөлтийг хамтдаа бүтээцгээе.